Зах зээл бараг 8 мянган цаана улж үйл явдлаас болж савлаж байна. Ойролт орнуудын зөрчил одоо ч зах зээлийн анхаарлын төвд байсаар байгаа. Тэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Зах зээлийн үнийг санснаас 50 хүлээж авсанд гайхсан гэж та өчтөр хэлсэн шүү дээ. Питер Оппенхаймераар удирдуулсан танай стратегчдийн баг худалдаа авах зөвлөмж гаргасан гэсэн. Зах зээл одоо хэд 50 байна гэж та харж байна уу? Хөрөнгө оруулагчид бас тэмч 50 хүлээж авч байгаа гэж хэлэхгүй. Энэхүү зөрчил цаашид хаашаа чиглэх. Хэрхэн шийдэгдэх зэрэг нь маш тодорхойгүй байна. Зах зээлийн хариу үйлдэлийг харуул харьцангуй 50 байгаа нь үнэн. Сүүлийн өдрүүдэд л гэхдээ зах зээл илүү өндөр дүнгээр савлаж болохоор байсан шүү дээ. Гэхдээ хүмүүс бүр хэтэрхий 50 хандаж байгаа гэж бас бодохгүй байна. Зах зээлд оролцогчид энэхүү үйл явдал цаашдаа хэрхэн өрнөх вэ? Ямар үр дүн гарах вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Сайн эсвэл муу хувилбар аль нь ч гарч ирж болно. Ирэх 7 хоногуудад илүү их мэдээлэл гарч ирэх тусам эрсдлийн нэмэгдэлд нөлөөлнө. Яг одоогоор бол хөрөнгө оруулагчид энэхүү зөрчил, эдийн засаг, ялангуяа эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн нөлөөлөхийг голлон ажиглаж байна. Зах зээл харьцангуй 50 байгаа шалтгаан нь эрсдлээс сэргийлсэн олон талын арга хэмжээнүүдийг авч буй явдал юм. Гэхдээ үр дүн нь одоогоор тодорхой биш учраас ажиглах нь зүйтэй. Урт хугацааны хөрөнгө оруулалтын багцны хувьд энэхүү зөрчлөөс болж бүтцэн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэхгүй байна. Питер Оппенхаймер, Шарман зэрэг манай шинжээчид энэ талаар харилцагчтай ярилцах шаардлагач гарсан. Харин хөрөнгийн захын арилжаа эрхлэгчид болон өдөр бүр зах зээлд оролцдог хүмүүс эрсдлийн премиумыг сайтар ажиглаж байгаа. Тань шиг олон улсын томоохон банкны бусад удирдлага хэрхэн хүлээн авч байгаа бол төр засгийн бодлого тааваршгүй мөн зөрчил хэрхэн эзлэх нь тодорхойгүй байгаа нь таны санааг зовоож байна уу? Тухайлбал ойролт орнууд дахь танай үйл ажиллагаа ямар нөхцөл байгаа вэ? Би хувьдаа олон зүйлд санаа зовнож байна. Бид олон улсын томоохон бизнесийг удирдах байна шүү дээ. Манай багийнхан гайхалтай ажилладаг. Бид энэ мөчид маш ээдрээтэй дэлхийн ертөнцид амьдарч байна гэдгээ ойлгох нь зүйтэй. Гэхдээ эдийн засаг цаашдаа хэрхэн өсөж, дэлхийн ертөнц хэрхэн хувьсах талаар итгэл үнэмшил бий. Бид үүндээ тулгуурлан ажиллаж байна. Мөн бид аливаа эрсдлийг удирдах, сөрөг нөлөөг нь даван гарахтаа үргэлж бэлэн байдаг. Асар том сар хүрээтэй санхүүгийн байгууллагыг удирдахад хамгийн гол зүйлсийн нэг нь нөхцөл байдал өөрчлөгдөж эрсдэл гарч ирэх үед үүнийг сөрөн зогсох бэлтгэлтэй байхад оршино. Бид үргэлж энэ маягаар бизнесээ удирдсаар ирсэн. Асар их хөрөнгийн балансыг удирдах байгаа учраас өдөр бүр л үүнийг бодож тооцдог. Мэдээж одоо өрнөж буй зөрчилдөөн маш том үйл явдал учраас үр нөлөөг нь сайтар тооцож байгаа. Манай банк түүхийн олон чухал хэцүү цаг үеүүдийг туулж үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн туршлагатай. Энэ бол манай ажлын нэг хэсэг юм да. Танай Сауди Араб дахь офисуудын хувьд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юу? Одоогоор ажилтнуудын томилолт зэрэг хэвийн явагдаж байгаа юу? Мөн харилцагчтайгаа ямар байдлаар холбоо барьж байна вэ? Энэ бол нэлээд төвөгтэй асуудал. Манайх ойролт орнуудын улс орнуудад нэлээд олон ажилтнтай. Мэдээж хамгийн түрүүнд бид тэдний аюулгүй байдал санаа зовж байна. Бид ажилтнууд болон тэдний гэр бүлийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байгаа. Би эдгээр зах зээлд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж хэлэхгүй. Бүх компани тухайн зах зээлүүд дээр гэрээсээ ажиллах, аюулгүй байдлаа нэн тэргуунд тавих горимд шилжсэн. Тиймээс цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Бид ажилтнууд болон тэдний гэр бүлийн аюулгүй, эрүүл энх байх баталгаанд хамаг анхаарлаа хандуулан төвлөрж байгаа. Яг одоогийн байдлаар дэлхийн тэр хэсэгт чиглүүлэх бидний нэн тэргүүний зорилго болоод байна. Одоогоор санхүүгийн төв гэдэг утгаараа Дубайг оршин тогтнох эрсдлийн тодорхойгүй байдал нэмэрч байна гэж та үзэж байна уу? Мэдээж аюулгүй байдал хамгаалалт маш чухал гэж би бодож байна. Гэхдээ үүнийг шууд оршин тогтнох хэмжээний ноцтой аюул занал хийлэл гэж хэлэхэд арай эрт байна. Гэхдээ хэрэв та тухайн газарт ажиллаж амьдарч байгаад огт үүснэ гэж төсөөлөөгүй юм нөхцөл байдал бий болвол мэдээж үнэхээр айдастай төвшүүртэй мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тиймээс түрүүнд дурдсанчлан тэнд байгаа ажилтнуудын аюулгүй байдал хамгаалтыг хангах нь бидний хамгийн гол анхаарч байгаа асуудал. Бид тэднийг болон тэдний гэр бүлийг хамгаалахын төлөө маш их хүчин чармайлт гаргаж байгаа.